За энэ жил одоо дөг саяхандаа биднээс одоо энэ тэмцээд гиг үнтгийн ирээд юу дург мург аваад ингээ болохоо байсан юу барих гэж байгаа ингээд биднээс ингээ яасан тэгсэн чинь дараагаар нэрээд одоо шууд одоо энэ юуг нь гашаа өрөөд юмсан. Тэгээ гашаа өрөөд нөхдөд энэ гашаанууд нь юу болж байгаа бэ юу барих гэж байгаа гэсэн чинь 4 давхар 5 давхар барилга барих гэж байгаамаа. Сэтгэлгийн байр барих гэж байгаамаа. Хиний зөвшөөрөл юу байна гэдэг гэсэн зөвшөөрөл мөчөд байгаа. Бэлэг даргын гараа үүсэхдээ 2008 онд гэсэн зөвшөөрөл байна гэж ингэж хэлсэн. Тэгээ биднээс мэдэхгүй байж байгаа тэгсэн чинь чүүд гашаагаа бариад техник дараагаар энэ эсэргүүтээ гашааг нь нураас ихний ээлжинд. Тэгээ тэрийг божиудаад ингээд тэр гачаа мачаагаа божиудаад ингээд газар авахаагүй байсан. Нийлээ хэд хоногийн дараагаар дахиж ирээд өөр 2 3 том тэрэгтэй ирээд нөө ухдаг юмтай ирээд ингээд ерөөсө гачаагаа бариагүй байхад ухаж ирсэн. Хүүхдүүдийн одоо орчны харах талбай л гэдэг ингэх юм бол байхгүй болно. Нэгдүгээр хоёрдугаарт манай энэ хорон чинь дандаа өндөр настай улсууд байдаг. Энэ байран дотор хүүхдүүдээ цэцэрлэгнээс наашаа цаашаа аавна. Энэ талбайны голдон тоглоод цонхороо хүүхдүүдээ ингээд харна, унж бэртэх янз бүрийн юмнаас ингээд хамгаалдаг байсан бол хашаа байшингийн ард орохоор бид нар хүүхдүүдээ ч ингээд харж чадхаа болцсон. Тоолох эрх ашиг нь бол ингээд шууд ингээд хүүхдүүд эрх зөрчигдөж байгаа шүү дээ. Тухайн хуулийг зөрчиж байна. Эсэргүүцэж байна үд. 3 дугаар иргэдийн нийтийн эзэмшлийн талаад 50 м дотор ямар нэгэн барилга байгуулж барьж байгаа тохиолдолд заавал орсон суугчдаас дэмжиж, дэмжихгүй байна гэдгийг нь олонхын салын авсан байх ёстой. Манай орсон суугчтай тэгээ энэ залуу юу гэж ярьж ирсэн бэхээр ингэж байгаа байхгүй юу? Танаа сөөхөн дараагаа засаг дараагч нь хахуул өгсөн гэдэг асуудал энэ нөхөр яриад байгаа байхгүй юу? Тэгээ энэ нөхөр бол одоо энэ дэсийн залуулууд хайраад энэ юу гүтээзэг одоо энэ нөхөр бол хамгийн хүрэйлж байгаа хүн бол энэ нөхөр. Өөрөө 134 авсан суугч мөртлөө тэгээд энэ маш их асуудал яваад байгаа нөхөр энэ байгаа байхгүй юу? Тэгээд энэ нөхөр энэ залуу аягүй их тайлж дарамжилж ирсэн л дээ. Бид нар энэ цуугаад ингэжсэн чинь урж ирчээд та нар юу юм та нар одоо яах гэдэг юм. Бид нар бол ер нь дийлж та. Яг чи одоо ингээд орсон суугчийн хувьд энэ асуудлыг яриач ихэлж би хоёр талд ажиллаж байгаа хүн энэ гэж яриад байгаа байхгүй юу? Тэгээд би бол мөнгө чи яаж байгаа чи би амьдрахад мөнгө авч байгаа энэ гэдэг. Энэ бас их хол орой хийгээд байгаа залуу байгаа шүү. Энэ залууг бол одоо нөхдөс та нар бол одоо нэгээр ирэх юм бол энэ залуу тэр засаг дарга цөөхөн дарганууд одоо хахуул өгсөн гэдэг асуудлыг энэ яриад байгаа шүү. Тийм үү энэ өөрөө хэлсэн байгаа шүү. Өөрөө яг өөрийн биеэр хэлсэн. Энэ нөхрийн энэ хэлж байгаа юм одоо үнэн байдаг бол энэ өөрөө тэр мөнгө өгсөн юм уу яасан? Би бол тэр одоо алиграма гэдэг хүний бие төлөөлөгч гэж ярьж байгаа. Хэрвээ бие төлөөлөгч бол та нар тэр бие төлөөлөгч ямар юм бүрдүүлсэн байх ёстой гэдгийг үзүүлээ гэж манай тэр нэг залуу шаардсан. Тэгээ тэрийг бол өгөөгүй юм. Аливаа хоёр талын аль нэгэн тал нь бол энэ ажиллагааг зогсоох үндэстэй байдаг. Энэ бол хуулийн заалт байгаа. Энэ хуулийн заалтыг бид нар хэрэгжүүлээч гэдгийг энэ нөхдүүдэд хэлж байгаа байхгүй юу? Тэгж тэр цаад хүмүүстэй мэдээ уулзаад энэ хүмүүс ч гэсэн яг тэр хүмүүстэй өөрөөсөө уулзаад яхад бол бас зүгээр ажлаа уулзаад яж хөөс айлгаж сандаргаад янз бүр бодлоо. Тэс зөвшөөрч авсан уу гэж би таасан. Авсан уу? Авсан. Аагүй шүү дээ. Харин шиг гаргаад тэгээд хашаар нь буулгаад хашир маргааш нь дахиад ирээд хүмүүс ингээд ухаад идэг. Энэ бол тий 3 4 удаа л болж байгаа. Энэ бол орсон суугчид ард иргэд бол бүгдээрээ 100% одоо ерөөсөө энэ эсрэг байгаа шүү. Тэр дөрөв төслийн өдгөл таргалаагүй мөртөө газар ухаад идэгчтэй ямар учиртай байна? Энэ орчин суугчдоос маш ханиуцдаггүй байна. Энэ усууд анхаарал энэ одоо хурдтай гарцаад энийг болох хэрэгтэй. 2-р 15 сая төгрөгийн шороогоо эднээс нэхэх хэрэгтэй. Тэрээшээ үдгээ хэлсэн байж байгаа. Бид нар нийслэл дагдарын газрын пэж орны албанд бид нар яг тийм бичиг өгсөн байгаа. Үгүй бол энэ дэвтэр хамгаалалтаа төлөөрэй. Хамгийн дөрөнд би энэ хүмүүсээс сэтгэж нэгдээ хэлнэ. За намайг отхон үйлзэг гэдэг би сонгон хайрхан дүүргийн 17 дугаар хорооны 33 дугаар байрны орсон суугч байгаа. Тэгээ манай энэ 33 32 дугаар байрны нийтийн эзэмшлийн талбай дээр одоо эргэн алиграма гэдэг хүн хурж ирээд одоо тий хууль бусаар газар авчаад бидний энэ газрыг дээрэмдээд байгаамаа. Тэгээ энийг бол орсон суугчд бид эрс эсэргүүцээд тэмцэл хийж ин л та. Тухайн орсон сууж байгаа тэр газрын талаар ингээд лавлгаа аваад үзэхдээ 2004 онд бэлэгт нийслэлийн засаг даргын захирамжаар одоо тухайн газрыг Адуу инвестмент гэдэг компанид олгоцсон байдаг. Нөгөө газраа 2008 онд эргэн алиграма гэдэгт бол шилжүүлсэн байгаа байхгүй. Энэ бол газрын тухай хуулийн 40-р зүйлийн 1.6-г ноцтой зөрчиж байгаа юм. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрэн заасан зориултын тухай тухайн газраа 2 жилийн дотор ашиглаагүй бол тий эрх өгсөн буюу одоо
гэрчлэгийг нь олгосон нийслэлийн засаг дарга нь тухайн засаг дарга нь бол буцааж хүчингүй болох ёстой гэсэн газрын тухай хуулийг зөрчиж байгаа юм. Хоёрдугаар суус өмчлөлтийн холбооны тухай хуулинд юу гэж байдаг вэ гэхээр нийт эзэмшлийн талбайд 50 м дотор те ямар нэгэн барилга байгууламж барих байгаа тохиолдолд бол заавал сууч өмчлөлтөөс бол асуугаад гар үсгийг цуглуулсан байх ёстой, дэмжиж гэнэ үү, дэмжихгүй байна гэдгийг тэр ямар ч зүйл заалт гар үсэг цуглуулаагүй мөртлөө иргэн алигрман бол одоо энэ газрыг хууль бусаар биднээс ингэж булааж авчаад энэ дээр одоо юм үйлчлэгээний төвтөө цэцэрлэг барина гэж байгаа. Тэр нь бол шал худлаа одоо баар ч юм уу, буудал ч юм уу барихад иргэд бол одоо үндсэн хуулинд байдаг нар үзэх ирэхгүй гэх мэтлийн юм хуулийн зүйл заалтуудаар бол иргэд бол эрс эсрэгүүц тэмцэл хийж байгаа юм. Тэгээ өнөөдөр бол яг тэмцэл тухайн олгосон газар нь бол одоо ингээд 380 буюу одоо өндөр хүчлийн шугам явж идэг, өрийн ус зайлуулах, цэвэр бохир усны магистралийн шугамуд гэх мэтлийн юм шугамнууд одоо ингээд тухайн газрын доотлол явж идэг. Энэ минь шугамнууд энэ тогны асуудал хөндөгдөд хэн хохирох орсон суугч бидэд л хохирно. Тийм болох төр 32 дугаар байр 33 дугаар байрны орсон суугчид бид бол энэ газрынхаа төлөө тууштай тэмцээд өнөөдөр энэ ухаад явцсан шороогийн өөрсдийнхөө хүч хөрөнгө мөнгө гаргаж яаж буцаж шороо хийлгэж одоо энийг ингээд тэгшлүүлэх арга хэмжээ авч байгаа юм. Энэ талаараа бид нар холбогдох хуулийн одоо байгууллагууд одоо хандаж эхэлж байна. Шүүхэд одоо хандахаар одоо ингээд оршин суугчид бид нар одоо гар үсэг цуглуулаа явж байна. Энэ гар үсгэн дээр нь бол одоо би нэгдүгээр орцны оршин суугчид тэр байна, дэмжиж гин, дэмжихгүй одоо тий бүх ингээ гар үсгүүдийг бол ингээд цуглуулад явж байхад бол одоо ихэнх нийт оршин суугчдын одоо 90 орчим хувь нь бол энэ газрыг олохгүй бид эрс эсэргүүцэж чинь гэж байгаа байхгүй. Би таны орон бичихгүй жаа. За ихэнх барих та нэг одоо хэдэн дөрөв цуглаад нэр нь ерөнхий мэдээлэл өгөөч. Одоо 200 гараад ирж байна шүү. 32. Нийт хэдэн оршин суугчдаас мөнгө цуглуулаа, хэдэн мөнгө цуглаж байна. Тийм дээ. За. За иргэн гэж та баярлалаа. Баярлалаа. Ийм гадны хүмүүс аяа. Гараа өсөж зорж байгаа. Иргэн гэж тань 1000 төгрөг гээ. Наадах нааш нэг харуулаад ингэж. Нийт хэдэн хүн болж байна? Нийт 87. Нийт 87 хүн болж байна тийм. Тэгээд 250,000-аас 10,000-ын хооронд Өгч 500 мянга 10,000, 100 төгрөг, 1000 төгрөг, 500 төгрөг ингээд. Тэр маргаа нэг сандаа хэлээд хүмүүс ер нь хэдэн төгрөг яаж өгч нийт одоо 32 33 дугаар байрны нийт 88 хүн улсууд ирж одоо бидэнд хандив гэж байна. Хандив хэмжээ бол нийтдээ нэг 250,000 төгрөг одоо одоогийн байдлаар цуглаад байна. Шороо бол одоо бас бидэнд авчирч хийж өгье гэсэн энэ улсууд ирлээ. Одоо ихний юм бол явагдаж байна. Тэгэд одоо ихний улсуудтай бол шороо ачаалсан улсуудтай бол хөлсөө нөгөөд явуулж байна. За. Бүшин энэ шороо болгосон энэ утсан.